ээж. Та өөрөө харал та. Ээжийн нутгийн бараа харагдаж байна. Миний охин гатаа гарахгүй мó? Үгүй. Ямар гоё юм бэ? Арайч дээ. Ганцхан 30 жигэр байхтай яадгийг. Миний хүүгэн дотрын үг байна уу? Ээж дотрын үг л байна. Одоо удахгүй боонаа. Сэрчмагч нэрдсэн хүлээж байгаа ба. Сэрчмагч нэрээгүй л хоёлаа яана. За явах болох байлгүй. Алло. Ача, би өргөхгүй. Аа? Түлхэш гайгаа. 1 2 3. Их баярлалаа. Баярлалаа. Аюутай хоёр мөн шараа болов. Амар сайн уу? Сайн байна уу? Аюутнуудаа шаардлагаараа. Аюутнууд. Аль бүгдээр хамт явна шүү. Алло. Охин минь хаав. Тэнд. Энэ охин чи өрөөнөөсөө даанч гардаг байсан юм аа. Хөрхий, хөлн яасан бол? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хөөе. Ингээд хүрээд ирдэг чинь яамаа да. Би хизээгүй ирэх болцсон гэж бүр хоног тоолоод байлаа шүү. Манай хонио хужирлах гээд өнөө маргаашгүй нүүх болчиход. Ахта хоёрын бие гайгүй юу? Ах чинь дайчгүй. Харин миний энэ мөн хоёр хөлөөл жоохон хаарах. Малгайгаа авъя. За би чи их ядрангуй байнад. Охиноо асрах гээд ядрахаас биш чи яах вэ? Тэр байшин та хоёрыгоо байлгах нь штэ. Уг нь би аршаан дээр гэр барь юу гэж бодсон юм. Тэгснэ тэр зээлүүд газар яаж хоёулахнаа байх вэ гэж бодоод болчихлоо. За ингээд хүрээд ирлээ. 10 хоног явж ирдэг байх шүү. Миний охин ядарсан уу? Үгүй. Ядарсан байлгүй дээ. Энэ даруунаад маань чимээгүй амар. Манай олон дээр очиод ядрах юм нэмэр. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Чи яхаар ажиллаж явдаг хүн бэ? Одоо явлаа. Гадаа. Хөөе гадаа.
Аюу. Энэ охиныг өргөөд аваад. Алимны охин. За, өрг. Өрг. Миний охин үзүүгээр нь тээвэр. За. Би гадаах юмнуудыг оруулаад ирье. Мамын хүнийг ав. Сайхан байшин байна. Бид хоёрт хэдэн сарда болно уу? Тэндээ тавьчих. Бүх хэрэглэх юмнуудыг чинь тэр шүүгээ дотор хийчихсэн. Хэрвээ юм дутвал эднийхээс авна үү? Тэгээрээ хэлээрээ. Манад байхгүй бол айлаас ч гэсэн болоод өгдөг яах вэ? Хөөхийдөө охин минь бүр ядарсан байдгүй. За, миний охин цаав. Гала. Дарга чамайг дуудаад байна. За. Түргэл гэж одоо загнаад байлээ шүү. За. Яа. Чи юм заваарч байна. Гадны улсын дэргэд нэр нүрээ бодохгүй. Чигэр орноо сайхан цэвэрлчээд охиныг гарч ороход нь тусалж бай. Мэдв? Мэдлээ. Ойлё. Хөөш. Ээчин чамайг баяраар ирэхдээ авда малгай аваад ирээрэй гэсэн шүү. За. Нэрээ чи гэрээ цэвэрлэхгүй яасан бэ? Цаан ч айгуу гоё юм ирсээ. Би мэд онг цаа ирээ үсттэй. Гүй. Я. Кино юу? Бишээ. Цэнхэрлээ. Урлагийн бригадо. Биш. Аймгийн төвс ирсэн ороо хойлоо үзсэн. Ага өнөө. Наад ороо хороочих тахаа. Танагтаа эхлээд бид эвдэр чимгэх юм энэ машин дээр ачаад хоршоон тавиачаад буулгана. Тэгээд дараа нь ноосоо зөөцгөө. За түргэл. Гүй дарга. Энэ зурагт чинь тэгээд өөрөө гардаг юм уу? Эсвэл тэр антимантин хэрэгтэй байдаг юм уу? Ийм эрхчил тусгай антен тавих юм гэнэ. Улсын баяраар бүх үтсэн шээг сууя гэсэн чинь чадахгүй шүү. Тэгвэл энэ хогоор яадгийг. За түргэл. Гүй ингээд аваад ирсэн болоо тийм ээ. Тийм ээ. Гэхдээ гарахгүй юм нэг жилийн өмнө ачих нь юу юм бэ? Бош нөхөр болгоомжтой. Эвдэлч хүч өөрөө төлөж шүү. Телевиз радио гэдгийг чинь наадах чинь биднээс л юм. За зөө. За юу түргэн. За ли зөөгөө. Чи басаач хөөш. Алуу та харнаанасаа түргэн гаргаад өгдөөч. За. Алуу энэ яваа. Болгоомжтой. Болгоомжтой нөхөд юм. Алуу түргэн. Алуу. Уурсаар олчих уу? Ариуна гадаа гарахгүй ягаа. Замынхаа явдалд ядарсан юм уу? Би энэ таарууха эмч дуудаж үзүүллээ. Тэгээд юу гэж? Яах вэ эмэлэгчж өгч чинь.
Амт хүн танихгүй болохоор зовоод байгаа юм уу да? Гадааж гарахгүй. Чиний хэлээд үзүүл яах вэ? Харин нэлтэй миний үгэнд орох юм болоо да. Хөвөнтэй дээд авч явсан дээр баха. Ханхаруус ирүүн шүү. Намар эрт зас орно гэж. Та хоёрыг явуулчихад би Сэрчмаа өвчид хэл өгнө. Тэгээрэй. Миний хувцас. Сагсад бол. Аав нөмсгөл өгш. Миний охин жаахан өндөг өч. Ой. 9 сард амарт өгвөл аав нь очноо. Заавал очироо аав. Очноо. Тарай удааны цагаар юунд чамайг амраав гэж дээ. Би тойр дэрдөө санаа зовхон байхгүй. Ямар хүн таньж мэдэхгүй гадар очих гэж байгаа биш. Би дарахтай чинь уулзнаа. Уг нь нэг явсных нутагтаа зусаад ирвэл ажтай юу? Ариуна. Миний дөө гадаа гарахгүй яагаа. Юм харж суухгүй. Гадаа сайхан байхад. Өдөр чин хэвтэйл. Удахгүй манай энд чин зурагта радио тавуулах юм бахаа. Зурагт чин ястай янзтай сайхан шүү дээ. Ерөөсөө кино гэсэн үг. Аймгийн төвд манайхынд нэг байдаг. Бүх барил да. Удахгүй энэ хавьд чин том уурхай хот барих юм. Уурхайд орж Билазын жолооч болъё гэж бодоод байгаа юм. Сайхан сайхан. Саралгийн бохлог гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай энд ч уулна үзэх юм чи хэвээ шүү. Орой болгон кино гарна гэж. Бас энэ дадлага оюутнууд ирсэн үдэшлэг гэдэг ч ёстой хачин сайхан болно шүү дээ. Ямар хөгжимтэй? Ямар хөгжимтэй? Янз. Уул нь манайха 2 цахилгаан гектартай байсан. Тэгсэн чи энэ өвөл нэг нөхөр хөглж байгаа нэгээд хамаг утсан тас мушгаа хийчихсэн. Тэрнээс хойш одоо яах юм те? Баян таал тоос манар гадууга. Энэ оюутнууд магнитонтой гэлээ л. Даанч үжлэг болохоор өгдөггүй. Ямар хачи юм бэ? Харин тийм ээ. Энд чинь хачаамтай зөндөө. Урж нь жил манай энд уанз догчуулахаар нэг зураач ирдэг юм байна. Нэг л их гуйлан давчтай өмдөтэй сонин шиг бичгтэй замцтай. Тэгсэн чинь манай эндхийн хөөхнүүд нөгөө нөхрийг чинь сонирхоод нутгийнхаа залуучууд биднийг тоохон боллоо. Нэг өдөр нөгөө зураачийг усанд орж байхаар нь хамаг хувцсыг аваад нуугаад яваад гисэн. Тэгээд яах вэ? Хулгай цэрдэгдэж арай шорон дороогүй салсан. Ийм л байгаа юм да. Та нэр хачин хүн юм аа. Тэр хэдэн гуйлын хадаас нь л болж байгаа шүү дээ. Бүгдээрнгийн шалдлаа зогсох юм бол цөмөрөө л ажиллах шүү дээ. Тэгээд энтхийн хөөхнүүдийн нэг нь л жирэмсэн болоод хоцорсон да. Ингэхэд нөгөө ээж чинь яачих вэ? Аршаанд явсан баха. Сав аваад гарсан шүү дээ. Ямар аршаа? Мөстэй аршаа. Надад өдөр болгон болгодог. Мөстөө. Тэр холоо. Юу? Тэгээ юугаар явсан юм? Мэдгүй. Гүч. Надад хэлэхгүй. За. Ах нь хойноос нь явлаа.
чи та яагаад? Уг нь хэрэг болдог хүндээ сайн л аршаа гэсэн. Хэрэг болох юм болоо гэж гортох юм. Ариуна ч одоо хэдтэй үлээд? 19-т. Манай дүүгээс нэгдүү юм байна шүү дээ. Охин хүүхэд хэцүү юм. Эмчнэр амтавэ эдгэнэл гэдгийг мэдхгүй. Одоо бараг 3 жил боллоо. Чи энэ том савар яах нь? Ашаана нэг юмсан авчих бол та ярд амар юм уу гэж бодсон юм. Уг нь тийм л дээ. Дэрэгдэн шухуу байж хонсоор шавуулгаад яах вэ гэж бодсон. Эг чинь өглөө болгон аваад байхад юу байх вэ? Эгч нэгэн тэрснийх жаахан хийгээд аваад явъя. Хэрэггүй хүмүүн яахан ядрахын нэмэр. Миний харшаа нууч. Илгээ хийчихье. Хоёулаа гадаа гаръя л да. Тэхүү. Уул ус харж сэтгэл санаа чинь сэргэх болов гэж тэр холоос үрж дүүрч ирсэн эхийгээч бодохгүй. Цэлмэг өдөр далайн ус харах хичнээн гоё гэсэн. Хоёулаа гадаа гаръя л да. Би гадаа гарахгүй гэж штэ. Чамайг ингээд тагдуугүй байгаад байхаар чинь ээж нь байд суух газар олохгүй маа. Ээж. Та ажилд ор. Галаах ажил олно гэж хэлээ. Бид хоёрын дуудах юм чинь юу ч хийсэн яхад тийм ээж. Тэгэлдээ. Уг нь чи витэр тэрхтэй л юм. Ээж нь охиноо яаж ганцаар ингэ орхив дээ. Та хоол цайгаа хийчихэд явчихгүй да. Охин хийтчихлээ. Ээж нь галаахаас нь асууд юм бил. Тэгэр. Алив. Нялх үгч. За. Ээжээ. Энд ойрхон цэцэрлэг байгаамаа. Яаж ийн? 10 цагийн үед хүүхдүүд дуулалдаад л байх юм. Тийм ээ хүмүүн. Ойрхон цэцэрлэг байд юм байна л. Хүүхдүүд нь гадаа тоглоол байгаа харагддаг. Нэрэ хоёулаа гадаа гарыг. Тэхүү. Ээж нь гуйж штий. Хам толондон үзүүлэх бүлгэр дуурайлын тухай асуудал уран гарч байгаа юм. Хам толны дунд бие хүн бүрэлдэн тогтох явцад тэр хам толны гишүүн нэг бүрийн мэдлэг боловсрол, соёлын төвшин, ажлын арга туршлага ихээхэн ач холбогдолтой байдаг юм аа. Сайгаа уулсан чин дээр хаа. Аль хөнийг хийгээд өгч. Та чинь эгэ тавьсан цай шүү дээ. Ямар халуун байна. За өөртөө хийгээд өг. Хөөш. Чи дугуй битгий нолоод байл.
Болоо. Энэ модогоога мөн их харамлваач. Заагала. Өдөржингөө загас барьж байна гэж. Завин дээр унтаж байдгээс чинь ямар байна вэ, аа? Залуу төгөл. За ингээд яваад байна та. Ой давга. Одоо ч хаамарах. Зүгээрээ. За явж лөө. Цаадах чинь ахиухан мөнгө олж зураг дарааж явал авах санаатай байдаг шүү. Яагаад тэр болж байгаа вэ? Энд чинь чамтай адилхан хүн шүү дээ. Шуунт гэж идэг. Үгүй дөхөө. Урт хошуу хөзөө орооно гэд нэг ардын зүрэг байдгийг чи ирвэж дуулсан юм байгаа үсттэй. Хэрүүл зарга хийсээр байгаад чи ч орох газаргүй болсон хүн гэсэн. Эддээ хэлэман татаж явахгүй болж цаад давг шигэн гацдаг болчиж магадгүй юм шүү. Өөс нөхтөө. Энэ нөхрийг эртнээс ихж уяаг нь богиносгож угаац нь багсахгүй бол ихэх нь ноцдог гэсэн шүү. Хой галаа. Нааш. Со. Үгүй нөхөд минь. Та нар нэг амарсан ч гэсэн ашигтай амарч сураач. Чи та заавал гарвал бие биенээ маажиж малтаж байх юм. Би ингэж байх ямар хэрэг вэ? Үгүй нөхөд минь. Хамт олны дунд бие хүн бүрэлдэн дотох явцад тэр хамт олны гишүүн нэгүрийн мэдлэг, боловсрол, соёлын төвшин, ажлын арга туршлага их ач холбогдолтой байдаг. Гэтэл манайд энийг хайхрахгүй байх явдал цөөнгүй байна. Үгүй нөхөд минь та нарын яаж байх ёстой юм? Заавал гарвал нэгнээ хүмүүжүүлж байх ёстой. Соёлтой нь соёлгүй дээ. Туршлагатай нь туршлагагүй дээ. Тусалж байх ёстой. Ойлголоо. Ойлголоо. За одоо ажилдаа гарцгаа. Цаг боллоо. Ийм сайхан ингэж хэвтрийн болчих гэж. Элевтэй шидтэйсэн бол эмчлээд зүгээр болгочих юмсан. Хүн сэтгэлээрээ итгэрдэг гэж үнэн болов. Муу давгаагаар ч гэсэн хэлтий болгочих юмсан. Энийг төлчин. Нүүрэн дээр тусаад ах юм. Миний охин гадаа гарч вэ. Усны долгио харвал нас уртстай гэдэг юм шүү дээ. Би гадаа гарахгүй. Чи юу гэсэн хэлвэ? Дандаа бие чагнаад байвал би энд чинь муу шүү дээ. Нар салхинд гарч вэ л да миний хүү. Нэг юм бодвол тэр чигээрээ зүтгэждэг янзын хөвч. За яах вэ яах.
Хөөх, сайн байна уу Сэрчмаагч? Сайн Та байна. хизээрээ? Өнөө. Миний дэ цаав. За яах вэ? Та надад алгаа аваад өгөөч. За. Энэ үнийг энд данаач хатнаа. Толиор яах нь вэ? Манайх толтой ш. Энэ тойлыг учиртай толи байгаамаа. Нуур харагдаж байна уу? Хөөе, харагдаж байна. Ариуна. Чамд харагдаж байна уу? Одоо ямар вэ? Харагдаж байна. Алив. Суу. Цав. Өрмааруулъя. Манайхан сайн биз дээ. Сайн. Ажлаасаа хоцрох нь. Явдаг болохгүй. Явах нь уу? Кай сүрхий золиг юм ингээд тож чадчихна гэж би л санахгүй юм байна. Их тусрах уу, яриа хөөрөөтэй залуу байгаа юм. Манайхан дуудахгүй очно гэж юм шилээрээ. За. Бид хоёр тань болж байгаа шүү дээ зайлуул. Тусрах уу. Эдний манай хоёр айл байдгийн. Жаахан түргэн зантай золиг байгаа юм. Ч туслах баригада загас магас барьдаг байснаа өхөн амтантай хэрэлцсэн үү яасан бо. Одоо энэ дамжлага базад ачиг чийж байгаа гэсэн байх шүү. Тийм баха. Билээ хүнд ажилтай юм шиг байна лээ. Зарлал. Анхаараарай. Өнөө орой сумын хөлөвт 19 цагаас зөвлөлт холбоот улсын уран сайхны хайрыг хүндэтгэж яваарай гэдэг өнгөт онц сонирхолтой шинэ кино гарна. Сумын төвийн хөдөлмөрчдийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Хүүхэд оруулахгүй. Анхаараарай. Хүүхэд оруулахгүй шүү. Миний хайгаа юу? Гүй. За ээж нь хоол игээд. Сая энд 3 хүн архиугаад. Хаана? Манайд орж ирээ юу? Гүй. Ээжээ. Таны ажил хэцүү юм уу? Юу нь хэцүү байх вэ? Хөлөөгийн жижиг юм. Хөлөө эрхлэгч кино механикч хоёр нь сайн залуучууд байна. Энтийнхээ ер нь сайн болсон юм аа. Галаах нэрлээ. Цай халаагаад. Халуус савнд цай байгаа. Өө нэрээ тийм л дээ. Цааугээд хэлээдхий. Галаа. Галаа. Хөрх юм эндээ унтаж гэн. Ээж нь хоолоо хийчихэл сэрэй. Ганц бие хүн ч хэцүү юм да.
Ажилдаа яваад ядраад ирэхэд нь хоол цайч байхгүй. Би энэ яаж тэсч байдгийг. Ээжээ. Галаах ягаад хүнтэй суудгүй юм бол? Авгань хаяад явцсан гинлээ. Ямар муухай хүүхэн бэ? Галаах чинь хөвгөлтэй сайн хүн штэ. Таарч тохирохгүй бол явсан байлгүй. Одоо тэгэд хаана идэх юм бол? Энэ хойд 3 дугаар баригадад баг эмчим гэсэн нэг хүүхэдтэй. Хүүхэдтэй. Бас тэгэд хүүхдийг аваа явцсан иргүү. Энэ их ажилтай хүн чи яаж хүүхдтэй маллах вэ хүм? Яах вэ? Цэцэрлэгт өчөхгүй юу? Эсвэл надад тоглоод байжсэн чи яадгийг? Миний хүү элдвээ юм асууж битээ сэтгэлийн зовоогоорой. Их нэртэй хаягдсан ээр хүн гэдэг чинь тийм ч сайхан биш. Тийм л дээ. Би яхаар 360 төгрөг авдаг үлээ. 360 гэдэг нь. Хийснийхээ хэрээр авна гэдэг чинь социалист зарчим шүү дээ. Чамлахаар чангаддаг гэж зэн дээр зурнах. Давга. Наашир. Чи цалин хэдийг ав? 360. Бид чинь адилхан ажиллаж байж адилхан л авах ёстой үстэй. Тийм л дээ. Ингээд хасчдгийг. Саяны салингийн зэсийг дорж ута тодорхойлж өгсөн баха. Тийм. Эднэр өөр хуучрахж бид нарыг дээрлэхэж байна. Тэгэхэд та нар хэлж ярихад яадаг болсон? Гала хэрэггүй. Өчтөг үтэг төгчөг юм да. За, манай гала цалингаа авчгаад явж гэнэ үү? Та чи яахаараа цалин хасчихдаг байна. Чи би яаж мэдх юм бэ? Тэр дараагийн явдлын төвтэй ярихгүй юу? Давгүй тэр эднэртэй адилхан л ажилласан. Тэгэхэд 360 төгрөг авч байдаг. Харин эднэр яахаараа 1000 гаргаад авч байдаг. Жиж одоо би эднэртэй барьчих санаатай байгаа юм да. Би чамайг аман татж яваа гэж хэлж байсан баха. Чи хизээ ажил хийж ийсэн яа? Чи ахаад амангагаад үзээрэй. Бас барьцсан аатай. Чамлдаа чи. Би таамраа юу хийж байгааг чи мэдэн шүү. За нэг одоо явцгаа. Айгуу намайг хэрэгтэй. Одоо яв. Та ганцхан миний хийгч. Хэд үний цалин гассан байл. Би цааш ярих гад. Сайхан мэдээрэй. Чи одоо яах гээд байгаа бэ? Оо, миний дүү. Их сайн байна. Аль эртний л ингэж гадаа гарч явах хэрэгтэй байсан юм шүү дээ. За цаан чинь баяр болох гээд бөөн хөл хөгжөн болж байна да. Айду. Ланыхан ба харийнхан. Гоё нам уу? Гоё. Байлдаа талин байгаа үстэй. Харийнхан гэдэг нь хаанхын талав.
Үнэ Америк гайхлууд. Би цагааныхан гэх гээд андуураад өччихсэн болов гэж бодлоо л да. Би ерөөсөн гараа нэг сайхан угахдах. Миний дасаа ирээ юу? Тэглээ. Цаа. За одоох. Танад гараа яатсан бэ? Энэ нэг хэдийн зад нүдэлтэй. Задалтай юу? Ээг нэг сүртэй зодон болоогүй л дээ. Миний цалин хасчихсан байхгүй юу? Тэгэхээр нь цалингийн зэсийг аваад үтсэн чинь хүний өмнөөс юм дуурч чаддгүй хэдэн хүнээ номогчилж дорж бат гэдэг юм. Илүү цалин авчихдаг юм байна л да. Тэгэхээр би улаан өрөн дээр нь хэлээд авчихсан. Тэглээ гэж хамсаатнууд нь дорж бутайгаа мөрч над руу тайрчихгүй юу? Нөх таргад нэг дээрлэхгүй юм битгий. Би ч ястаа өөр нэг хан мөрөлт зогсолтоо лам уужирсан баха. Хүүшээ. Тэгж яаж болдгийм бэ чи? Нэр нүрээ барахын нэмэр. Зөв юмны төлөө бол яадгийг? Яг зөв. Үзэлцэх хэрэгтэй шүү дээ. Нуу давгийн цалин хүртэл хасчихсан байгаа юм да. Давга хүний өмнөөс ямар юм хийж чадах юм шүү дээ. Харин тий. Цагаагүй. Би өөр хоронгоор нь эргүүлээд өгнө. Яах? Улсын баяр өнгөрөх. Таяр баяр үзэх юм байгаа зү. Би таяр яаж үзэж чадах вэ дээ? Би ариу нэг тавирал явна үз. Хүй яана. Яадаг юу нь болохгүй гэж? Ямар хамаатай? Би хөлөө рүүгээ явъя. Оройтох нь. Үдэшлэгнээс өмнө цэвэрлэх ёстой. Хөхманхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий. Хөмсгэн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр оддын дохиох бяцхан жилөөнд хоёр нүдний үзүүрд цэнгэртгтэд ийдэртэй. Аюу. За. Наад өнгөнөөс эхэлжтэй. За, эхлэх үү. Гурван. Бата та болооч те давааж байгаа. Сургууль хийж явах ч одоо хайш янзын хүмтэй та ийшээ гарч байгаа ч те. Таалб дахиад Жоо. Та өнөө өрөөний үдшилтэд ирээрэй. Олон хүн ирэх баг. За. Заавал шүү. Ирээ. За ингэж явбал ямар байна да? Ястаа гай. Нэрээ нү? Нэрээ та гоё болчихжээ. Ариун ахтан өнөртөө асаагч жаахан цацчих юм. Эмэгтэй хүний ус байна ах уу? Йоо. Эрэгтэй эмэгтэй гэж бас байна. За яах вэ? Амьтан хүн юу гэж бодох бол ямар ч гэсэн алчуурандаа шингэх. За. Эмэгтэй хүний усаа гэж иймэрхүү байдаг юм биз дээ. Та их өөр болчихжээ. Гүч. Хувцс нь өөр болсон болохоос биш. Хүн яалаа гэж өөр болох уу? Хүн ч гэсэн өөр болно л доо. За яг өөр болдог байг. Маргаад яах. Ах нь орой ирээд үйлчлэгнээ сони ярьж өгнө. Гэлцэл хэзээ хэрэгчгээд ирэх. Баяртай.
Орхиог өгдсөн социалист уралдаанд өндөр амжилт гаргасан зарим нэг байгууллага тэргүүний хүмүүст шагнал гардуулъя. Амжилт гооцын дарга нөхөр дүүжи. Баярлалаа. Хөдөлтөөл тэгдийн ангийн ярав дарсөрөн. Арилгын бригадын мужаан Нанзад. Дамжлаг баазын ачигч буулгагч нөхөр Бадарч. Хөөш, Бадарч. Бүжиглэхгүй яа. Ажлаа хийж байгаа юм чи яаж болох вэ? Тийм биз дээ. Бүжиглэхэд яах вэ? Би явдаг юм да. Тэгээд Ой. Маш. Нөгөө дээшээ гошуургдаг лот ирчнээ шүү дээ. Мани митимоос хараа жилчдийг бол тоож ярих ч. Наад өгшин чамд хэн зааж өгөв? Тэр үг зааж өгсөн хүндээ ингээд дамжуулчихаа. Илүү авсан мөнгө чинь дотроос ч хатгаад байна уу? Надаар их ордуулах өгч ш. Хууль дүрм гэж байдаг. Заавал тэрэн зөрөөсөн хууль гэж байхгүй ба. Чи наашраа? Би чамд нэг юм хэлмээр байна. Бид нарыг чи найзан гэж бодож байна. Тэгэхэд эднэр чамайг шагаа шиг дуртай газар руугаа нясалж байна. Чи нясалсан газар нь очиод унаж байх. Эви гэж. Ийм сайхан юм. Харамсалтай. Гү чи манай энүүгээр ингэж оролдож байх хооронд нөгөө найз эндээ очивол яасан юм те? Цаадах чинь зурагт авсан гэсэн хоёулаа зөөд сууж байхгүй юу? Оо, бай, гала. Наата унтраагач. Чи наата унтраагач. Тэнийг минь наадахч ажиллахгүй. Иргэчл том станц тавьж ажил. Чи яасан дүүрч гисэн амт юм бэ? Ингиж хүний илэг доогуулж баг. Чи битрээр тоглоом тохиулж хар шил цааж сумын төвөр нэг нээж байна. Наа чи ажиллахгүй мэдүү? Чи яасан? Гарна. Шүм ойлгохгүй юм бэ чи. Гарна. Хата гари. Гарья, гари. Гари. Хүй. Чи яах гэдэг юм? Чи тэрнийг хараа. Энэ чи юу юм бэ? Энэ гарахгүй. Антен энд битсэн байна. Гарна. Чи яах
яах гэж хүн дагаад байгаа юм бэ гэсэн чинь чамаа ганцаараа явхад уйтгартай байгаа болов гэж яахгүй юу? Тэгэхээр би чамтай явхад ганцаараа явснаас илүү уйтгартай байна гэж хэлцээ. За тэр дэмий яриач яах вэ? Явах уу ойлаа? Тэгээ та хоёр явах гэж байгаа юм уу? Бид нэр явъя да давтлагтай. Дараа чамайг эргэж ирнэ. Маргааш багш манай ангийн хүүхэдтэй хамт чамайг эргэж ирнэ гэж хэлээ. За баярлалаа. Баяртай. За цаан чинь бужиг нь болж байна. Өгжим ничиг нь айдал. Оюутнууд манга даал. За яасан миний дөөцсөн үү? Та яасан хордоо хүрээд ирвэ? Ах нь чамд тань болъё гээд. Ээж маань юу хийж ийн? Суучлаа. Байна уу. Ах нь ээж чинь юм үзэг гэж бодлоо. Тэр чагнаач. Өнөө захилгаа хөгжим анивчдаг гэрэл мэрлийн тавьчих болж үзүүлж өгөхөр байна. Та бүжиглэхгүй яах вэ? Яах. Эдэн сохтуу юмнууд уусан архиа шингээж чадахгүй салчигнаад байхгүй. Тэгэхээр ч би ёстой нэг сайн авч өгсөн л дөө. Гэхдээ бас манай давгийг дээрлэгсэн байгаа юм да. Тэр муусаануудын дэргэд манай давг чинь инженер хүн байхгүй. Юу ч хийж чадна. Одоо зургатан гарган айл үзээд байгаа. Ерөөсөө муудаан дээрлэх хүнд би угаасаа дурах. Би цаа авчихсан л дөө. Хагин штт. Та өөр гоё юм яриач. Гоё юм ярьж штт. Үгүй өөр. Та дандаа л зодоо ярих юм байна штт. Ямар юм ярих вэ? Өөр юу ярих? Юу ч яадаг юм бэ? Намайг багтаан ямар хөвгт байсан гэж чи санана? Мэдгүй. Бодвол сахилгагүй л хөвгт байсан баг. Томото хөвгт гэж байхгүй. Яагаад? Гүч хөвгт юм чинь. Намайг томото л хөвгт гэдэг байсан. Тэгэхэд л би багтаан хурдны барийг шөнө аргамжаанаас нь тавиал явуулчихдаг байсан. Үлсэн гэж өрөвдөд. Тэгээд маргааш нь барих гэж буу ажил болно. Тэгэхээр яадаг юм? Үгүй яах вэ? Затгаламар яаж уралдах юм бэ? Тархан хуралдахтай адилхан юм болно шүү дээ. Монголын миний сургуулийн орны цэрэг хүүд авч алтан уяг онгоо өсвөрийн 64 бүх барилснаас Монголын миний сургуулийн орны цэрэг хүүд төрүүлж Монголын миний сургуулийн орны алтан уяг өдөрөлдөө. За, тийчийг сайхан зурагт үзүүлдэг хүн гэлөө. Чамайг нуурын ороод үзнэ. Та нар ч за та нар ч яаж вэ? Аляас тэ. Тавилда. Чи уулна. Ажгүй эр хүн шиг байгаа юм. Даанч над амч нь болохгүй юм да. Явах хашир наах. Тавилда. Уулрж бай хүүхд битээ. Хүн байгаа. Чи юу харсан бэ? Нааш ёо.
Яаж вэ цаадагч? Яах вэ? Шомбож идэ бай. Шомбож ороо. Боллоо. Энийг яах вэ? За. Чи суу. Явлаа. Оо, мо. Хоппа, хоп. Одоо суудад 10 чивэл болоо. Хоппа. За баярлалаа дааг. Цаан чинь барааны саравт нураад сүйд боллоо. Явцгаая. Элэг дүргэл. Яв. Ариунад хэлгэсэн. Гарч ирахт намар. Барааны сарвч нураад гурил удаага норгочих шахлаа. Гала. Али. Хороо өгцөмс. Зүгээр ягч. Би гэртээ ороод хуцас салж. Миний охин ч байлаа. Ийм сайхан тэрэгтэй болох гэж. Сани яатай? Юмгүй. Ямар болж бтэ? Ястай гоё. Баярлалаа. Наатагаа шүүрдээд хэрэггүй. Ядарна. Зүгээрээ. Ахын маргааш чамд сайхан газар үзүүлнэ. Наатаргэр чинь хаач ирсэн бол. Манай давгч яста дархан хүн юм а. Дорн хийсэн шүү.
үнэхээр сайхан юм аа. Чи яасан муухай хөвгт вэ? Манай ангид Наран гэрэл гэдэг охин байсан. Тэр хүүхэд гаргасан гинэ. За. Бас Чимгээ гэдэг охин саяхан хүнтэй суусан гинэ. Унтаад байгаа юм да. Үгүй ээ. Миний яриа утгатай байна уу? Яалагч дээ. Би ч дандаа хүнд тэр болж явах юм да. Ариун чи юу гэсэн үг вэ? Яалаа гэж ингэж бодож болох юм дээ. Чи битгий утар сэтгэлээр унахгүй бай. Чи заавал идэх нь. Би мэдчихэв. Чи өөрийгөө дандан идэх нь зүгээр болно гэж бодож байл та. Итгэл хэрэгтэй шүү дээ ариун. Чи сайхан нөхөртэй болно. Хүүхэдтэй ээж болно. Олон хүүхэдтэй шүү. Зөндөө олон хүүхэдтэй бол. Нэр олон хүүхэдтэй бол сайхан байхаа. Хүүхэд ч хөөрхөн шүү дээ. Та хүүхдээ сандгүй. Чи яаж мэдээ? Тэр талинд бүх юм харагддаг юм аа. Ямар тал? Яагаад? Таны хаалганд хадаж өгдөг. Би яагаад ч юм Ямсрынгийн хүүтэйгэн эргээд ирнэ гэж дандаа итгэдэг юм. Тэгвэл та баярлах уу? Баярлалгүй яах. Баярлна. Та хүүхдээ авчраад надад цуг байлгаж болно үсттэй. Ээж нь л өнчөрмдөө. Яасан бэ? Би чинь юу болсон уу? Алло. За цамсч. Энэ үнийг сэрчмаагч танд явууллаа. Морч яах нүдэ. Марч. Энэ нэг жаахан сүг. Манай аав ээж хоёр ариунаад өгсөн. Баярлалаа. За. Энэ гутлыг танд авчирсан. Манай эд сайландаа өмсдөг. Сэжигсний хэрэггүй. Та аршаанд явахтаа өмсч байл та. Би даах юм болоо да. Оо би морой өдөрсөн та моройр аршаанд явчихгүй юу? Тэр? Аа. Оо. Энэ амьсыг чамд авчирсан. Хөлдөд дулаахан. Би ийм амьс өмсөхгүй. Муухай. За би гэрээр нэг оротох хэрэгсэн. Хөлд чинь дулаан гэж л авчраа үз. Ахыгаа гомдоогоод л.
Энэ усгыг аваа хийчих бол чамд гарч ороход ч амар. Өө ээж. Надад зам засч штэ. Ариуна зам засч байгаа. Монгол хүн байж ийм хийж байдаг. Эний чинь хөрөөдх нь битгий хэл гიშгэж гарахыг цээрлдэг. Орхинаатгаа. Ямар гоё юм бэ? Далаа долгионтой байхдаа аймаар юм аа. Долгиот сайхан шүү. Мандал дээр хог илүүцэн өвөн дээр гаргаж хайд юм гэлээ. Алааха. Аа? Тэр настай хүн дандаа л эргийн хог түүж явах юм аа. Тэр үү? Далаа ээж. Мөнх настай л гэж ярьдаг юм да. Манай аавыг залуу байхад л ийм хүн байсан юм гинлээ. Манайхан жаахан хэтрүү ярьдаг болстоо. Яагаад хэтрүү гэж? Хүч нь амьдрал мөнх настай юм гэж байхгүй шүү дээ. Байлгүй яах юм? Байгаа шүү дээ. Хүний амьдрал сайхан сэтгэл хайр дурлал чи мөнх биш гэж үтэй. Мэдгүй. За магадгүй юм да. Би бол итгэдэг. Та ч гэсэн итгэж яваарай. Хэрвээ тийхгүй бол нэг л аймаараа. Дарга. Та намайг дуудсан уу? Тийм ээ хүмүүс уу. За хүн би чиний гаргасан гомдлын мөрөөр тусгай усуу тамилж шалгууллаа. Тэгсэн чинь чиний гомдлыг үндэсгүй гэж үзсэн байна. Йоо. Үндэсгүй гинэ. Харин тийм ээ, үндэсгүй гэсэн. Тэгэхээр чи залуу хүн гомдож болно уу? Шүүмжилж ч болно. Тэгтээ юмд жоохон бодолтойхон хандж байл та. Ойлгов уу? Би тэгээд огт оромжсгүй юм ярьсан болж байна уу? Энэ тухай чинь олон том мэдж байгаа. Хэлж ярихаасаа л төвөгшөөдөг баг. Тэгж ярих юм бол нөхөр минь чамаас өргөнд гарсан хүн байхгүй. Ерөн сонсоод байхад чи хэл амыг гаргадаг хүн гин. Иймэрхүү ховжив хоосон яриа хамт олны эв нэгдэлд хортой байдгийг. Би яах? Чамайг энэ удаа зүгээр өнгөрөөе. Дахиад ингүүл чамтай өөрөөр ярина шүү. Ойлгов уу? За ойлгосон бол явж ажиллая. Ойлгосонгүй. Юу? Ойлгосонгүй? Хүн гүтгэгч бас хуйлтай байдгийг мэднэ байл.
таныг хамгийн шудраг хүн гэж бодож ирсэн. За гар. Та яагаа вэ? Зүгээр. Жаахан ядраад. Юу хийж өнжөө? Гэртэл. Зүгээр. Ич хич надахта. Ах нь өглөө цай авч үзсэн юм. Галаха. Юу? Би танаас нэг юм асуух уу? Тэг. Эртээ таныг хүмүүс зодсон юм уу? Хин тэгж вэ? Тэгэхэд таны цамцны чинь сууган урагдаад товчин унчихсан байсан шин. Хин зодуулсан юм бэ? Та юуг нь нугаад байгаа юм бэ? Аль эсвэл хүн зодуулсан гэж ярихаар ичээд байгаа юм уу? Тэгэхэд би таныг яасан бол гэж айгүй их санаа зовж исэн шүү дээ. Тэр хүмүүс чинь ястай аймаар улсууд байлээ. Йоо. Орж ирсэн юм уу? Би танд харсан юм. Батмун канасрага. Заахах баярлсан. Дугуйны ч юм. Хэрэггүй. Би авахгүй. За би тхий маяглаад одоо авахгүй би үржих юм. Аваа. Би ямар унд шилдэг шүү дээ. Харин чи их хэрэгтэй байсан байлээ шүү. Тэр мөн охинд л хэрэг болсон бол боллоо. За. Маа аав. Цаадахтан аваачиж өг. Авгайдаа лагнуулахын нэмэр. Оо гала. За. Чи чинь байрчих шүү дээ. За тоглосон. Чиний тэр ажлаан таслан уул хадаар зугаацуулаад байгаа чинь юун хатагтай вэ те? Чамд хамаагүй. За би чамд юм ээ. Дорж утаараа. Хада. Чи миний өрөөгөр нэг ороод гараарай. За. Амрах гэж байна. Тэгээд бид 20 төгрөг гаргаж ямаа авах гэж байгаа юм. 20 төгрөг өгнөх. Найз нөхч чадахгүй хөө. Эднэр ингээд л хунших шүү дээ. Хүй. Орж болох уу? За, ор. Суу. За, цалин гавсан уу? Гомдлгүй үстэй. Төмс нь илчлэг чанарын хувьд бусад ногооноос 2-3 дахин өндөр. Төвний найрлагдах уурга нь бүтцийн хувьд амьтны гаралтай уургатай ойролцоо. Нөгөө тэгүүр хүний мах бодод зайлшгүй шаардлагатай 20 төрлийн амин хүчлээс 14 нь уурган дагуулдаг байна. Бас чамлаад байгаа юм уу? Тэгж ярих юм бол би чамд 100 төгрөг илүү битсэн шүү. Ингээд нэг хэл амгүйхэн шиг ажиллаад байвал би чам харж үзнэ. За яв. Байцаагаар дамжуулан креатин, б. Та надаас юуг нь худалдаж авах вэ? Витамины хэрэгцээний тодорхой хэсгийг хангадаг байна. Та надаас юуг нь худалдаж авах вэ? Юуг нь аа? Тэмээг байгаад нөхөр минь. Би энд юм чагнж байна. Гарч. Аскорбины хүчил эрдэс. Хаад. Хай хөөж. Хөөж. Та хүний сэтгэлийг мөнгөөр худалдаж авах вэ? Аа? Чиж. Ой. Гүч яах вэ? Ой. Хараа тэмдэг нэг хай. Хүн байвал
ороод ирээрэй гой. Төгөргөө. Наас юу яа гой тамдаа энэ гадаа алгын. Энэ гадаа алгах нь юу гой. Та ир чинь оршуулганд явж байгаа юм шиг юундаа уруусаар хэлээд байгаа юм бэ? Би ямар буруу юм хийсэн юм бэ? Сэргийлэхэд дуудагдана гэдэг ч тоглоом биш үү? Юунаас найдгийг? Би үнэн юм хэлсэн. Гала. Хүнд гар хүн гэдэг чи хэцүү дээ. Үнэн шударгаар болно. Бид шалгуулахаар дээш нь бичиг явуулчихсан. Та нар одоо шалдын юм хийж байгаа. Эр хүн шиг л үзэлцэх хэрэгтэй шүү дээ. За. Харцгаа. За яа да. Тэрийг хараа. Юу вэ? Галаах заваар явж штэ. Тийм л байна. Хайжгаж байгаа юм бол харин л дээ. Нөхөр Галбадрах хамт олноо хардаж сэрдэх дутагдлаа хэлж ойлгуулах гэсэн хүн рүү дайрч довтлож улсын өмч эд материал эвдэл сүйтгэж ёс суртахууны зөрчил удаа дараа гаргасан учраас манай соёл хамт олонны дунд байх эрхгүй хүн гэж бид үзэж байна. Иймд нөхөр Галбадрахыг ажлаа салах саналтай байна.
Мөнх настай гэдэг үнэн болов. Манайх одоо юу машин ирж байгаа юм болоо? Манай баазын машин шиг байна. Аав маань ирж байгаа юм шиг одоо. Хой гала. Наашраако. Чи надад битгий юм бодорой. Юу тэрэг? Дорж утаргын амралтыг тэмдэглэх гээд за яма мама боох гэсэн юм. Тэгсэн чинь танай нямсрын миний юмыг хүргээд өгөөч гэж гуйгаад болдгоо. Чи надад битгий юм бодорой. Яалаа гэж дээ зүгээр. Нямсрэ сайн байна уу? Яа минь охин. Яач вэ? Чи миний тухай дуулаа юу? Дарахыгаа барьж авчицаад чинь үдээд. Ширээ сандрын нэвдэж хэмхчээд чам шиг юм хүмүүс манай энэ хамтлаа байхгүй. Чи өөр нэг ингэх гээд байсан юм. Навсганаа. Хүний өмнөр орж дуурайд би чамайг хүн шиг байсансан бол салахгүй л байх байсан юм. Хүүгэж бодсон тэр. Дорж утшиг юмнуудыг зодохч магтна. Чиний хүн зоддог гэж юу байсан? Алигтайхан хоёр цахаад авч чадахгүй байж.
Би ч ээжийнхээ ганц авдар муусаа юмнуудаа авдаг юм уу та. Надаас асуугаад яах вэ? Би ачаал өгье. Хэрэггүй. Хүн амьтаа харчвал эвгүй үсттэй. Чи ч ир хүн штэ. Ачаалцаж өглөг байх вэ? Алло. Баяртай. Хүй гадаа. Би нөгөө талиа марччихээ. Дугуй тал аваад ирээч. 2 жил хамт амьдарсных толио үлдээчихэх үү? Юу гэж тэ? Эмэгтэйчүүдийн баяраар шагнуулсан ганц толио юу? Би толиоч нь хүнд хэрэглүүлэх гээд өгч гисэн. Дараа аваачдаг. За юу? Хүнд хэрэглүүлэх гээд. Би одоо авна. Би дараа аваачдаг хэл та. Эцэн нь юмаа мэддэг. За юу? Би чамд дараа аваачдаг. Хошоо ээжээ. Би дараа аваачдаг. Танаас хаалгаа онгоцохгүй юу? Би юмаа авмаар байна. Надад хаалгаа онгоцооч. Таны ажил тараа юу? Гээгүй. Салхи гарахаар ээж нь охиныхоо цамцыг аваад ирлээ. За. Дамжлаг бааз дээр шалгалт ирсэн гинэ. Дорж утарган ажлыг шалгах юм байх. Өнөө галагий чинь хатгалын сэргийлэх дуудаж гэн гээд хэсгийн төлөөлөгч ирээд явж байна. Хүн зодсон юм байх. Галаа юу? Үгүй хэлгүй дээ. Нэрээ баригад тахад даргаыг зодсон гин. Хүн амьтныг зодлоо байрлаа гэж яриад л байдаг байсан. Үнэн байх нэ. Ээж нь очиж уулзчаад ирье. Хоёулаа явах уу? Үгүй. За тэгвэл ээж нь очиж уулзчаад ирнэ. Машин замын хажуур орчоод байна. Буугач. Чимээгүй. Iki хөөцөө. Сүйд боллоо тамийн. Аяа. Антлаасаа ганцаараа бүхэн бууцгаа. Суу. Хатгал руу. Би лазиг хүрст явах боллоо. Хутлаа.
Чи намайг хуурч байна. Чи хүнд задуулж хаад зодсон гэж дандаа хотлоо ярьдаг байсан шүү дээ. Хөвлөж. Ахын утгагүй эргээд ирнэ. Чи гэж байна. Ариуна. Хотлоо. Чи намайг хуурч байна. Чиний бэлацын хөөс явах чинь хотлоо. Чи намайг хуурч байна шүү дээ. Чэ. Тамна. Ариуна хөлд орчихлоо шүү дээ. Харж гэнэ үү? Та нар харж гэнэ үү? Ариуна! Ариуна! Би утгагүй эргээд ирнэ. Би утгагүй эргээд ирнэ. Эргээд ирнэ. Ариуна!